уралдаан юугаараа онцлогтой вэ гэхээр монголчуудын өв соёл бас энэ бит бус өв соёл бас энэ уламжлалт арга барилаар хөгжимдөх энэ манер буюу тэр уламжлалт арга барилаар хөгжимдөх тэр ур чадварыг одоо илрүүлж одоо түгээн дэлгэрүүлэх тэр талаараа ач холбогдолтой юм уралдаан болж байгаа. Уламжлалт арга барилаар хөгжимдөх улсын уралдаан маань болохоор нийт Монголын 21 аймгийн дунд зохион байгуулагдсан. За одоо 21 аймагаас нийт 110 гаруй оролцогч оролцсон. Бидний бас тэр болгон түгээмэл тоглоодод байдаггүй хөгжмнүүд бас орж байгаагаараа их онцлог болж байна. Бас энэ зүйлийг бас ярихад маш сайхан байна. Ягаад гэвэл энэ ардын уламжлалт арга барилаар хөгжимдөх одоо улсын анх тоор уралдаанд оролцож байгаа энэ сайхан цаг үед одоо надад яг энэ өв уламжлалыг битүү амьсгаагаар ардын арга барилаар ардын дуу тоглох энэ сайхан уламжлалыг надад сэтгэлд минь, тархинд минь, зүрхэнд минь шингээж өгсөн багш нараагаа их сайхан дурсан бодож, дуртай байх, хайртай байх одоо бүх шалтгааны маань бас тавьж өгсөн хүн гэж би багшаага боддог. Сайхан ардын уламжлалт арга барилаа өнөөдрийг хүртэл ингээд бүлэн уламжлаад явах санаа сэтэл бүх зүйлийг маань одоо багш нар минь тавьж өгжээ гэж бодоод өнөөдөр маш сайхан баярлж байна. Манай аав хөгжимч хүн байсан. Завхны соёлын ордонд контрабас хөгжим тоглодог байсан. Тэгээд аав маань бас сайхан дуулна, сайхан эсгэрнэ. Манай аавын аав Доржзүрэн гэж хүн бас нутагтаа бас сайхан эсгэрдгээрээ алдартай тийм хүн байсан гинлээ. Тэгээд аав маань бас урлагийн хүн. Тэгээд аавхаа энэ урлагийн мэргэжлийг өглөөд бас гэр бүлээсээ хөгжимчин мэргэжил эзэмшсэн байдаг. За хөөмий бол одоо яалтчгүй одоо бидний одоо Монгол түмний бол ондоошлол юм. Би өөрөө сураад цааш нь дамжуулах үүрэгтэй. Тэм учраас өөртөө маш сайн өвлөн уламжилж дараагийнхаа үед бас ингэж үлгэр дуурайл болж одоо түгээн дэлгэрүүлж сургаж шав бэлдэж ингэж явах нь одоо энэ урлагийн төлөө зүтгэж байгаа бүх хүний л одоо үүрэг хариуцлага юм байна гэдгийг бол ясмахандаа тултал ойлгож байгаа. Энэ ардын арга барилаар хөгжимдөх, дуулах тийм ээ. Нэг биелгээ хийждэг байх, нэг биелгээг ойлгодог байх, хараад нэг баясчдаг байх энэ чинь яг үндсэндээ бол биднийг Монгол байлгаж байгаа ганц зүйл чинь эднэр байхгүй. Зарим нэг цаг үед ингээд хоцрогдоод, алга болоод, гээгдээ жоохон бүдгэрэх тиймэрхүү хандлагатай болж ирдэг. Угаасаа яг тэр цаг үе бидэнд бас тохиож байна. Тийм учраас энэ уралдааны ач холбогдлыг энд л оршиж байна л да. За тэгээд энэ сайхан ардын арга барилаар тоглодог уламжлалыг цааш нь дэлгэрүүлье. Өшөө илүү энэ залуучуудын одоо энэ сонирхлыг илүү хандуулъя. Энэ гоё зүйл шүү, сайхан байдин шүү. Ингээд уртын дуугаа дуулаад, сураад, дараа нь хөгжмдөөд тэгээд хүнийг баясгаад, хүнийг гайхшруулах ийм сайхан зүйл байдаг шүү гэдгийг тэрний сайхныг одоо ингээд энэ залуус маань илүү гоё амт шимтэнд нь дурлаасаа хинж тоохгүй байжгаад тэгээд тэр сайхан уламжил сурсан, мэдсэн зүйлтэйгээ хамт ингээд хорвоогоос явцдаг. Энэ одоо өвлөн уламжлагчийн энэ ардын арга барил буюу одоо энэ бидний энэ өв уламжлалын маань нэг хэцүү тал нь тэр байдаг. Тэгээ ингээд уламжилж ирсэн хүнтэйгээ хамт ингээд дуусчдаг, явцдаг. Богиновтор нэг аялгау тоглож сонирхолтой. Тэгээд Саруул талбайгийн сайхан дуу байдаг. Тэгээд энэ Саруул талбайгийн дууг Лимбиний битүү амьсгаагаар ардын арга барилаар хөгжимдөж сонирдуулъя.
маань ерөнхийдөө усны урсгалыг ерөнхийдөө их тод томрон гаргаж өгдөг хөгжим. Тэгээд номт морин уур хуучир шанс хөгжмийг бодвол ятах хөгжим нь манайр гаргахад бол ерөнхийдөө арай бага. Гэхдээ аль болох бүх байдаг гаргаж болох тэр чимхлүүр зүүн гарын чичиргээ болон баруун гарын тэр янз янзын арга барил техникүүдийг тодорхой хэмжээгээр гаргаж тоглож болдог. Яалтчгүй олон жил хөгжимдөж байгаа учраас нөгөө өөрт нөгөө өөрийн гэсэн арга барил суудгийн байна. Ялангуяа нардын язгуур урлагийн энэ төрлийг те энэ хөгжмийнхаа төрөл дээр ямар арга барилаар яаж хөгжимчдгийг гэдэг нь өөрснөө сурлан судалж очиж суралцах хэрэгтэй юм санагдаж байгаа. Хоёрдугаар ангида 7 настайдаа орж исэн. Эхлээд багш минь 2 дугаар анги хүүхд авахгүй гэж яагаад тэгээ манай ээж гуйсаар агаад оруулж исэн. Ээж аав бол оруулж байгаагүй, би бол өөрийнхөө хүслээр орж исэн. Цаанаасаа ингээл нэг гой хуур тоглоод суумаар санагдаад идэх хөөх. Багш нар хууран дээрээ ирээд ая тоглохоор ингээд ангид сууж хахад ингээд амар чанга сонсогдоод тэгээд би ингээд хуур тоглож сурмаар санагдаад тэгээд ээжтэйгээ яваад бүртгүүлчихсэн. Хоёр утсан дээрээ тоглолдог гэхэд арай бусад хөгжмөөс арай өөр. Ятаг гэх юм бол 6-7 утсан дээр тоглоно. Хийл 4 гэхэд ингээл дамжаал тоглоно. Энэ дээр чинь болохоор шууд ингэж явж байгаа л гів гид ингэж орж ирээл тоглодог болохоор ингээд 4 утсан дээр тоглох аяг 2 утсан дээр тоглох боломж байдаг болохоор мориур илүү онцлогтой байдаг. Одоо аяа утгыг ойлгоод ингээд сэтгэлийн онгойтл ингээд өөрөө ингээд мэдрэмжээрээ тоглосон. Анх дөрөв хэдэг л аяа тоглож байсан та. Мориурыг сурах нь Монгол улсаа тэн дэлгэрүүлэх ач холбогдолтой шүү л гэж хэлдэг. Морин хуур гэдэг бол гайхалтай л да. Морин хуур гэдэг маань Монгол хүний бахархал. Морин хуургаар би Монгол хүн гэж ярих арга байхгүй. Монголчууд бол одоо ахмад үе маань алтан үе маань морин хуурaan гэртээ залж, гэрийнхэн хоймор залж хуурдадаг, тоглодог ийм их уламжлалтай, түүхтэй, гайхамшигтай өгөгдөлтэй. Би их шүтэж хайрлаж явдаг юм л да. Би чинь олон жил морин хуур барьж гадаад дотоодод олон жил аялаж явж байсан. Хамт олондоо их олон жил тоглож явсан хүн. Би гадаадын олон орны улсуудад морин хуурaan тоглож гайхуулж явсан хүн. Бахархдаг вэ. Инглизийн морин хуураа би тэнгэрийн хөгжмийг их дуртай. Хоёр чогцондоо хилдэгстэй хорвоогийн бүхийлээ зүйлсийг багтаасан гэж тэгээд их шиг аялгау нь маш хүний сэтгэлд хүрдэг болохоор илүү онцлогтой юм лөө гэж боддیں۔ За энэ миний тоглож байгаа аялгау бол Өвөр Монголын асар аялгаугийн үзэмчин асар. Тэмцээнд залуу үеийнхэн их оролцож байгаа харагдаж байгаа. Өв текстнэр их болох тусмаа манай одоо Монголын үндэсний маань хөгжмийн онцлог нь илүү улам бэхжих үйл явц явагдаж байгаа.
жохон охин хөгжим бүжгийн коллеж руу орж явчихсан юм аа. Тэгээд тэр үедээ бол анх Яочин гэдэг хөгжим бол мэдгүй байсан. Тэгээд ямар хөгжим яаж дуурдгийг ч мэдгүй. Тэгэл за би монгол хөгжмөө сонгоё гэд монгол хөгжим рүү анх орж Яочин гэдэг хөгжмөө харсан. Үнэхээр маш том их утастай толгой ирэлтмээр яна би үнэхээр энийг чадахгүй юм шиг байна гэсэн бодолтой байсан. Гэтэ одоо өдий зэрэгтэй болцсон явж байна. Өргөн цар хүрээтэй Монгол болон гадаад зохиолыг бол түүртлгүй тоглоно. Тэгээд ер нь бол би хувьдаа бол сонгодог хөгжмөдөө төгөлдөр хуур Монгол хөгжмөдөө Яочин ер нь бол илүү сар хүрээтэй. Одоо цөөгөл хөгжим суухад гэхэд бол Яочин бүх юмыг ахалдаг, эхлэх, гарах бүх юмыг гэдэг маш хариуцлагатай хөгжим. Бас яг ингэ сонсох юм бол бас Яочин байхгүй бол бас айгүй сонсогддог. Яг Яочин орох юм бол үнэхээр баяжиж явдаг. Хүмүүс бол өөртөө бүх хөгжмийг ер нь бол хүмүүс хатан гэдэг. Миний хувьд бол Яочин маань бол хатан хөгжим гэж би өөрөө боддог. Үнэхээр сайхан хөгжим. Манай аав чинь нарийн мэрэгчлээ болоод биш мөртлөөс манай аав уртын доо маш гоё дуулдаг, хөөмөлдөг, тийм тоглодог тийм. Ээж болохоор морин хоорыг бүр дээр вис гоё тоглодог. Үлэмжийн чанарыг зааж өгöd. Тэгээ урлагийн үзлэгээр би менталд үлэмжийн чанарыг тоглоод тэгээд ингээд сумаас яваад аймагтаа яваад ингээд тэгэл ер нь хөгжимд дурлсан да. Би биелгэж одоо бас гэртний бүжиг юу ч гэсэн тэр үедээ зан үйл одоо юу гэдэг тэр имийг харуулад үндсэндээ дуу хөгжмөөр бичээд үлдээгээд байгаа. Одоо ийм соёл юм шиг. Маш дэвцэн одоо гар хоол явж тоглодог, уур шаарддаг. Тэгээд их нарийн гоё, уян гоё, зөөлөн гоё. Одоо энэ одоо шанцаар ингээд тоглоход бүсгүйний юу шиг гэж ярьдаг, уран гэж ярьдаг шанцыг. Их гоё хөгжим. Хөгжим болгон өвөрмөц одоо хэлтэх юутай гэх юм уу та авиатай. Тий. Тэгэхээр энэ бол гулгсан, зөөлөн, уян тэгэд альжтуу гаргадаг. Дандаа мэрэгчлийн урлагаар яваад яг ингээд нотоор заагаад энэ юм бол жоохон ховорхон ховордоод ингээд жоохон бүдгрээд байсан. Энэ бүдэрч байсан юм бас ингээд ард түмний донд яваад бас хаягдчаагүй гайгүй ингээд өвдө одоо сайхан сэргэж байгаа юм байна. Хөгжим бол бас нэг зүгээр үж гоод гинтгэн сурчдаг эд биш. Ямар ч байсан тухайн хүн хөгжимд урдыг маш их хөдөлмөр гаргаж байж тэрийг давж гартаа хийж оролдож эзэмшнэ. Тэрнээс энийг сурч игээд нэг зүгээр нэг юм хийгээд тавьчих байгаа шиг хийгээд тавьчихаар юм биш шүү дээ хөгжим гэдэг чинь. Гаднаас нь одоо морин ур тоглож байгаа хүнийг харахад бол морин унаа явж байгаа хүн шиг харагддаг. А дотор яг тэр сүнсэн ертөнцийн одоо ойлгож бодвол одоо морин хуур одоо ямар ч тухайн хөгжим одоо миний хувьд бол морин хуур хөгжмийг тоглоход яг өөрөөрөө байж чаддаг. Одоо би яг одоо дээшээ 4 5 9 хэдэн үе байдیں۔ Үг дээдстэйгээ холбогдсон мэт тийм сайхан зүйл байдаг. Намайг одоо анх морин ур сурч явах үед бол морин хуур уртын дуг бол одоо нийт масс залуус жоохон настай хүний урлагч юм уу тиймэрхүүгээр хүлээж авдаг байсан. Тэгээ одоо манай продюсер Дашка ах санаачлаад бид эдийг суглуулад хүү хамтлагийн хүн рок курсгалыг одоо дэлхийд рокын ертөнцид одоо шинээр төлөвлүүллээ. Хамгийн гол зүйл бол өв соёл. Одоо үг дээдсээс өвлүүлсэн үнэлэгдшгүй энэ өв соёлыг бид хүн яаж мартагдуулахгүй орчин үед хүнд хүргэх үү? Энийг бол одоо бодож хийж байгаа. А мэдээж одоо бид хүн бол өв дээдс бол мэдээж энэ өв уламжлалыг бидний үр хойч улам сайжруулаасай тийм ээ. Тэгжил бодож үлдээсэн байгаа. Одоо рок хөгжимтэй энэ ардын урлагаа холиод цааш нь одоо улам
Монгол дархлааг бий болгоно л гэж бодож байгаа. Хялгасыг хялгасаар хөрөөдгөрөө бол энгийнээр ярихад бол одоо онцлог хөгжим. Дээрээс нь одоо энэ Монголын тусгаар тогтнол одоо хэцүү хүнд цаг үеэс одоо хамгийн мандан бадарч гарч ирж өөрийн өнгө төрхөө авч үлдсэн хамгийн гайхамшигтай хөгжим. Монгол хүн моргүүгээр хизээч төсөөлөх арга байхгүй. Монголын мандан бадарч явах бүх цаг үед морь холбоотой байсан. Би өөрөө ардын хөгжимчин хүн, морин хурч хүн. Энийг заавал ингээд мэрэгжлийн хүмүүс орж ийн, мэрэгжлийн бус хүмүүс орж ийн ингэж бодж хүлээж авч болохгүй. Энэ манер язгуур байдал бол одоо бидний сүнсэнд байгаа. Одоо бүр ингээд өөрт байгаа. Өөрөө л одоо тэр оюун санаагаа тэглээд ойлгож чадаад хийвэл энэ манер гэдэг юм чинь биднийг одоо ихээхээ хэвлээд байхад хөдөө авах үед одоо тийм ээ тэнд л одоо бүх зүйл байгаа. Тэгээ бол орох шалтгаан бол тэгэл ерөөсөө энэ төвч тодорхой. Морь уур сурж байгаа хүн болгон энд бол ач холбогдлогод орох ёстой л гэж үзэж орсон да. Тэгээд морь ууртаа ингээд орчин үе одоо энэ хамтлагийнхаа үг тоглож байхад бол тэгэл тэр олон 70 60 тийм мянган хүмүүсийн өмнө тоглож байхад бол одоо Монгол жанжтай сэргүүттэй ингээд тэр олон хүний өмнө одоо өдөрдөө явж байгаа мэт тийм сэтгэл төрдийн билээ. Тэгээ одоо сүүлийн үед бол ширэн сартаа хуураа энийг тоглохоор одоо бүр дээрээс бүр нэг юм орж ирээд байгаа юм шиг санагддаг. Өөрийн дотоод тайвшрал одоо өөрөө би ингээд сухалтцсан одоо яадаг чи ямар нэг юмд санаа зовцсон явж байхад ширэн сартаа одоо хуурaan татахаар хин нэг нь надад зөвлөөд байгаа юм шиг тиймэрхүү гайхамшигтай мэдрэмж төрдөг. За тэгээд сайтар мартагдсан зүйл шин зүйл болдгоо. Тэгээд энэ хүн өөрийн уламжлалт одоо энэ ардын урлагаа ер нь ойлгохгүйгээр гадны хөгжмийг сонсно гэж байхгүй. Тэрийг ягаад ч тэр гүн гүнзгийг нь ойлгож сонсч чадахгүй. Тийм болохоор хүн өөрийн уламжлалт ардын язгуур энэ урлагаа ойлгож шимтэж сонсч ээж тэр язгуур сүнс өөрийгөө сэрэж тэгжиж гадны дэлхийтэй хөл нийлүүлнэ. Тэгэхээр ардын урлаг гэж зүйлийг бол хуучин гэж голлоо. Энийг сайн сонсож одоо мэдэрч чадвал энэ бол маш шинэлэг зүйл шүү гэж хэлмээр.